Энэ амралтын өдрүүдээр манай улсад зохион байгуулагдсан томоохон тэмцээн уралдааны мэдээллээр спортын мэдээ үргэлжилж байна. За Японы улсын элчин сайдын нэрэмжит өсвөрийн жудоочдын аврах шалгаруулах сурагч тэмцээн энэ амралтын өдрүүдээр спортын төв ордны А танхимд зохион байгуулагдаж өнөөдөр тэмцээний жинжингийн аваргууд тодорлоо. Жудо бүхийн сурагч тэмцээнийг Монголын жудо бүхийн холбооноос зохион байгуулж нийтдээ 32 байгууллагын 404 өсвөрийн жудооч ур чадвараа сарн өрсөлдлөө. Тэмцээнд 2000 оноос хойш төрсэн тамирчид оролцох хэрэгтэй байсан бөгөөд эрэгтэй 8, эмэгтэй 8-жинд алт мөнгө хөрөл медалийн эцгийг тодруулсан юм а. Нэгэн цаг үед хүүхэд багчуудын хүсүүлээдэг байсан энэхүү нэрвэнттэй тэмцээн ийхүү эргээрж амжилттай зохион байгуулагдлаа. 86, 87, 88, 89 онуудад хуучнаар дээр орон сууц нийтийн аж ахуй үйлчлэлийн газар гэж байсан. Онгохгүй улсын начин одоо бас энэ ажлыг зохион байгуулаад санаачлаад тухайд хотын дарга байсан энэ үш дарга бас энэ тэмцээнийг санаачлаад сурагч гэж нэртэй өсвөрийн тамирчдын дунд зохион байгуулагддаг юм тэмцээн юм а. Тэгээд 90 оноос хойш завсарлаж байгаад үндсэндээ одоо 20 гаруй жилийн дараа дахиж эхэлж байгаа. Эхлэхдээ яг бид нар энэ Японы элчин сайдын яамд бас санал тавиад элчин сайдын нэрэмжит одоо ингэж болгоул яасан бэ гэсэн эдгээр хүлээж байгаа. Тэгээд энэ олон жил завсарласан тэмцээн маань үргэлжилж байна. Цаашдаа уламжлал болох болов гэж бодож байна. Энэ анх 1986 онд болж ирсэн юм. Би өөрөө тэр тэмцээнд нь бас оролцож ирсэн л да. Тэгээд одоо тэрнээс хойш нэлээд олон жил 86 оноос хойш явж байгаад сүүлдээ энэ тэмцээн тасраа зогссон байсан. Одоо энэ жилээс Японы элчин сайдын яамтай хамтарч байгаад энэ тэмцээнийг буцаагаас сэргээж байгаа юм. Тэгээ одоо энэс хойш энэ бол жил болгоо уламжлал болоод бас явна. Тэгээ манай жудогийн холбооны жил болгоны тэмцээний бас хөтөлбөрт ороод явах хаа. Тэмцээний октын 8 жингийн ялагчдыг одоо үзэгч та бүхэндээ танилцуулъя. 40 кг-ийн жинд хаан уул дүүрэг Женко клубын тамирчин Нандин Цэцэг, 44 кг-ийн жинд мөн Женко клубын тамирчин Хойдов Чимэд, 48 кг-ийн жинд Монголын жудо бүхийн активын тамирчин Нүрзэдмаа, 52-57 кг-ийн жинд төрөлцөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн тамирчин Инх Отхон Батишиг нар төрүүлсэн бол эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд хаан уул дүүрэг Женко клубын Сүнжидмаа, хасах 70 кг-ийн жинд сүлд спорт орооны тамирчин Лавг Дулам, нэмэгт 70 кг-ийн жинд төрөлцөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн тамирчин Адиа Сүрэн аваргын алтан медалийг хүртжээ. Японы улсын элчин сайдын нэрэмжит энэ тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад Японы улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүр эрэхт элчин сайд Такаоко Масато арлын орныг зорих эрхийг мөн олгох юм байна. Энэ жил Япон Монгол улс хоорондоо дипломат харилцаа тогтсны 45 жилийн төхөж байгаа хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ удаад Монголын жудо бүхийн холбоо бидэнтэй хамтарч шинэ тэмцээнийг зохион байгуулсанд их баяртай байна. Монголын жудоочдын ур чадвар үнэхээр өндөр түвшинд гарчээ. Анх удаа би Монголд өсвөрийн жудоочдын тэмцээнийг үзэж байна. 2020 оны Олимпийн наадамд орох тамирчид эндээс олон төрөн гарах баха хэмээн харцуулаа. Энэ тэмцээнд шалгарсан шилдэг сурагчдыг Японы элчин сайдын яамнаас зохион байгуулдаг хөтөлбөрийн дагуу 10 хоногийн хугацаанд Японы улсаар аялах эрхээр шагнана. Ингэснээр тамирчин сурагчид маань жудо бүхийн үлгийн нутагт зочилж тэндээсээ хэрэгтэй гэсэн зүйлээ үзэж сурж мэдэж энэ нь хойштын амжилтанд нь сайнаар нөлөөлөх болов уу гэж би бодож байгаа. Өсвөрийн жудоочдын сурагч тэмцээнд эрэгтэйчүүдээс 50 кг-ийн жинд хаан уул дүүрэг Женко клубын тамирчин Зол Жаргал тэргүүн барьж шалгарлаа. Тэгвэл 55 кг-ийн жинд Хинтээ аймгийн Инх Того, 60 кг-ийн жинд Женко клубын Сумьяузар, 66 кг-ийн жинд Алтан хүчтэн дивжээний Шинэ Баяр, 73 кг-ийн жинд Сүхбаатар аймгийн тамирчин Адиа Сүрэн, 81 кг-ийн жинд хүч спорт орооны тамирчин Эрдэнэ Бадрах, хасах 90 кг-ийн жинд Командс клубын Лавг Дорж, нэмэх 90 кг-ийн жинд сүлд спорт орооны жудооч Ялгуун Баатар нар тус өөрийн жиндээ тэргүүлж аваргын алтан медаль эзэд боллоо.